Хай би ерөөсөө бичлэг хийх ерөөсөө амжихгүй ба тэгэл уцаараа ганц нэг хийсэн бичлэгнүүдэд нийлүүлж гин өнгөрсөн хугацаанд болохоор би сургуулийнхаа бүр 30 жилд очсон, тоглолт үзсэн, ажлынхаа зохион байгуулсан ивентэд панелистээр оролцсон, олон газруудаар явсан, олон хүмүүстэй уулзсан. Гэхдээ тэр болгоныгоо ингээл цаг тухай бүрд нь бичлэг болгоод сонирхолтой юм хийгээд иж ерөөсөө чадсангүй. Тэгэхээр утсан дээр байгаа бичлэгнүүдэд нийлүүлчихье. За тэгээд энэ болохоор нөгөө нэг зайсангийн ямар стар илээ тэнд нэгтсэн байсан юм хөөрхөн кофе шоп шинээр нэгтсэн бэлээ. Яг бүр юм солонгос вайптай айгүй хөөрхөн газар байсан. Тэгээд энд болохоор бинсүү гарч ирсэн нь бүр хамгийн хөөрхөн. Тэгээд яг уу брекфаст нь бол нэг хамттай байгаагүй л дээ, яг үнийг хэлэхэд. Гэхдээ орчин амар гоё, бинсүү айгүй гоё байсан учраас надад таалагдсан. Тэгээд нээлтийн урамшуулал гээд кофе одоо өнгөө өгчээсэн стори хийж өгөх юм бол энэ минь тэгсэн амар хөөрхөн юм солонгос маркетинг яваад амар хөөрхөн санагдсан. Manly Bistro гэдэг юм байна. Тэгээд бас музей үзсэн нэрээ. Энэ нэг юм хугацаатай музейг нэг юу л үзэсгэлэн үзэхгүй юу. Тэгээд ямар ч байсан аюу их гадар явсан. Тэгээ нөгөө Паттайя гэд байдаг штеп. Паттайя лөө. Тэрний нөгөө нэг энэ барилгачдын талбайны урт дахь салбарт нь бүр хоол гард юм байлээ. Тэгээ энэ хоёр салбартай штэ. Тэгээ нөгөө дотроо яг гандан шиг. Тэгээд бас ер нь их гадар явсан нэг хөлөгтэйж бичлэг ер нь хийж чадахгүй байна. Тэгээ надад байгаа утсан дээр байгаа бичлэгнүүд дээр ингээ voice оруулчлаа. Одоо болохоор яг миний зорж хийсэн бичлэгнүүд хойноос нь гарах болно. Тэгээ нэг юм нэмж хэлэхэд одоо ингээд Монголд гоё зундаа смути энтер ууй гэхээр ер нь амар өртөгтэй. Ингээл 3 ширхэг уух юм авахд 45 мянга болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ жоохон хэцүү шүү бас. Яг одоо штэ миний чолок гадуур явж агаад гэртээ ирсэн ахгүй. Тэгээ ер нь бол өглөөнөөс хойш төлөвлөсөн маш олон ажил канцлагдаад тэгээд гэртээ ямар ч ийсэн ирсэн байна. Ингээд урдуур оруулсан ахгүй юу. Тэгсэн чинь ингээд надад цохоод яг жи. Oh my god. Яа монголчуудаа. Тэгээ ер нь бол урт нь ийм таригдсан байна заяа. Тэгээ би нэг үс ийшээ хаалттай байгаа байхгүй юу. Тэмүүтэй штэ ингээ хажууд ийшээ хаалах юм бол ер нь жоохон зохихгүй. Яадаг гэхээр энэ нөгөө шулуун эндүдлэгтэй байгаа байхгүй. Тэгээ хэрвээ хажууд ийш нь хаалахаар бол тэрэндэн зориулж жоохон бас юу яаж өмөр эндүдлэг зөв тийш нь хиймээр л юм. Тэгээд яг тэгшгэн гаргуул гайгүй мэн. Би баг ахаа жоохон тайрсан тэгшгэн гаргач үл зүгээр юм шүү. Яа яричтэй. Яа юу хийгээч. Би нэг жоохон зүгээр ингээ гол руу н орол жоохон тарьцаахгүй юу. Ер нь штэ жоохон ингээд нэг өсөмсөө яг тэр царай төрхөндөө янзлаад ингээд нэг зохицоолол басан штэ бүр амар бол дэлбэрсэн тэнэг юм бол байхгүй юм шиг санагч надаа. Яг гол нь сайн мэдэрчл засахгүй бол яг тэнэг харагдвал бүр өмнөд үлцэн харагдаар. Ингиж мөнгөлөө дуус. Яа бүр амар иргүү. Хай. Би одоо штэ гэрээс гарах чинь тэгээд энэ нөгөө карга өрцсөн байхгүй юу. Өчтөр угаасаа ажлын өдрөөсөн болохоор би 9-6-гийн хооронд амжихгүй очиж авч тэгээд өнөөдөр хагасаа өдөр тэгээд өнөөдөр очиж авах чинь. Бас нэг жоохон юмнууд авсан. Тэгээд тэрийг очиж авангаа бас жоохон имарт ороод ганц нэг юм гэртээ авъя гэж бодоод. Тэгээд читэл өглөө би өглөө бүр 6 цагт ирсэн заяа. Тэгээд 6 цагт ирснээсээ хойш Squid Game үзэж байгаа хгүй. Тэгээд одоо яг сүүлийн анги дээр ирсэн байна. Тэгээд бүр амар сэтгэл өвдөөд уйлаад үзэж чадахгүй нэ. Амар гоё ингээд бороо ороод нэх гоё юм чихтэй. Сүүлийн үед ер нь жоохон бөхчм халуун байгаад байгаа хгүй. Тэгсэн чи бороо ороод ингээд бороо орохоор хүртэл ингээд нэг юм бөхчм халуун бороо ороод солонгос шиг. Тэгсэн чи өнөөдөр бүр ингээд өглөөс ирээд бүр нэх гоё сэрүүхэн бүр сэтгэл хөдлөсөндөө би бүр балконоо угаагаа заяа. Манай балкон бүр аим шиг юм болсон. Цонхон байнга онгорхоод болохоор хоосон өдөржингөө хоосон явж ийсэн оройн ингээд үсэж өгч байгаа юм шиг ээж аваа хоёрын очиод бүр амар хэцүү үед заахгүй гэсэн чинь тэрнтэй би ингээд шүн хоол нэг орой хоол ерөөсөө иддэггүй болохоор
орой ингээ хоол идсэн шөнөө би уус дандаа амар тухгүй унтдаг ахгүй ингээ жоохон ходоод өгдөөд хямраад ингээд өөтөш ингэж дийлэхгүй муухай гэрхрүүлээд ингээд муухай хондог ахгүй юу. Тэг ингээ өглөөнс ирэнгүүт ингээд амар би хүнд заяа ингээ хүнд зодуулсан юм шиг бүр ингээд ёо гэдэг ингээ 10 цаг биш ер нь би ингээ 7-8 цагийн үед ч хоол ер нь идэж чаддаг байхгүй. Тэгэхээр ер нь нэг 5-аас өмнө л хоолоо ер нь иддэг бүр тэгээ ходоод бүр тэрэнд ингээд дассан юм шиг байна. Тэг ингээ үлсэнг байж иж гиз хоосон байж иж ингээ унтаж чаддаг заяа. Тэгвэл эсэргээрээ хүмүүс ингээ амар цатгалан байж иж унтаад үлсүүд унтаж чадахгүй байна гэдэг амар хэлээд юм л. Тэгээ би болохоор ерөөсөй орой хоол идэж чадахгүй тэрнээсээ болоод оройд ингээд хоол идчихэр ингээд амар хямраад идэг болцсон. Тэгэл хямраастай явж байна. Тэг гарч нэг гац тус ч юм уучаад би нэр хусны хагаа уучиж болох юм шиг. Хусны хагаа уна. Тэгээд гэрээс гарахдаа бүр өнөөдөр жингөө би ер нь амар хөнгөн бай гэж бодоод ер нь дан өгөрсөй помидор идэх гэж бодсон. Өгөрсөй помидор идэх шалтгаан хоёр байна. Эхнийх нь болохоор угаасаа манад өгөрсөй помидор амар их байна. Би өөрөө авсан байсан чи ээж хоёроос аваад ирсэн байсан байхгүй. Тэгэхээр ер нь энийг хурд идэж дуусахгүй бол хамгийн хурдан муудчих гэдэг. Өнөөдөр би хөнгөн байх хэрэгтэй байна. Нөгөө илгийн чоолох гэж нь штэ бүр ийм байгаа. Гэхдээ ингээд миний ус угаасаа юм буржгаар ахгүй. Тэнгүүд одоо яг энэ минь хэсэг ингээд амар буржгаад хажуу тийш эргэж мэрчүүл угаасаа амар дебил харагддаг хгүй. Тэгэхээр ингээд угаасаа чоолко таарсан л бол өдрөө бол хүсээ анзлах хэрэгтэй. Гэхдээ одоо болохоор би олон хүнтэй уулзахгүй зүгээр л очиж каргоогоо авчаад тэгээ март орчоод ирэх болохоор зүг шууд ингээ гарна. Хамаагүй хагсан бутсан бүр зоржил гадуур гарахгүйг бол би ер нь их нүрэ бодохгүй линз зөөхгүй гэж ер нь боддог. Тэгээд ямар ч байсан эхлээ каргон дээр очиод ирээ. Йой хай. Би штэ нөгөө нэг гадуур бах явж аваад бүр амар төгжирч гэртээ ирэнгүүтээ шууд уцаа жоохон оролдож хөвтөж аваад унтцаахгүй. Тэгээ саял сэрлээ. Бүрийн орнд ингээд нар тусдаг байхгүй. Тэгэхээр бүр ингээ хөшгөө хаагаад сэнс асаасан ч гэсэн ингээ амьсгал харахгүй амар хаалганд өнөртэй дунтаад бүр их тэнэг юм шиг болчихлоо. Юу ясахгүй юу ирэх хичээлээ. Би өглөө 6 цагт босоод босоогүй зүгээр 6 цагт сэрээд тэгээд нөгөө Squid Game үзээд өчигдөр орой үзье гэсэн чинь амар нойр хүрээ. Тэгээд харна унтцаахгүй юу. Тэгээд өчтөр би ер нь угаасаа бүр шөнө ер сэрэн байж тахалцээлээ. Ядаж амралтын өдөр ингээд нэг 11 12 өнгөрөтл байдаг гэсэн чинь амралтын өдрөөс 11 гээл нүдэд ингээд дэлцээ тэгээ унтаад өчтөг болцээлээ. Тэгээд бүр өглөө дандаа 6-8 хооронд ингээд сэрсэн. 8 хүртэл унтчихад л ер нь баг нойр ханчаад идэг болцсон бэл. Тэгээ энэ нойроо бол ерөөсөө эвдэж чадахгүй юм байлээ. Тэгээ насч яваад угаасаа энэ нойрны хамааралтай болцсон. Ер нь бол би маш их сайн унтдаг байхыг л зөвлөдөг дөө хүмүүст. Ус нойр мотой хүн ингээд байнгын алсуураа ер нь бүх юмд амар муудна гэж боддог байхгүй юу? Одоо ерөөсөө нойрноос л ерөөсөө бүх юм хамаатай гэж одоо миний мөндсөн одоо эрүүл мэндийн тогтолцоо маань тийм гэж боддог. Тэгвэл уусаа ингээд надад би нойр мотой бусад хүмүүс яадаг юм. Би бол нойр мотой ахаар штэ. Хамгийн түрүүнд өглөөс ирэхээр ингээд яг нэг юм арх угаад бүр ингээд амар шартцсан нэг юм муухай мэдрэмж байдаг штэ. Яг тийм мэдрэмж төрдөг. Тэгээ дээрэс нь нойр жоохон сонирн болчих юм бол над дээр шууд ингээд ин тэнд ингээд амар юм өвчтэй батг гараад идэг. Тэгээ дээрэс нь толгой ерөөсөө ажилтгүй тэр өдөр амар их юм мартаж санаад ингээд толгой өвдөд бүр гаван ингээд тэгээл ерөөсөө хаан ч байсан нурж унаад унтчмаар санагдаад. Тэгээ ингээд бодохоор угаасаа өдрийг ингэж өнгөрүүлэн гэдэг чинь миний хувьд бол баг там байхгүй юу? Би ер нь ингээ өдөрт амар олон юм хичээдэг химэрч байдаг болохоор нэг өдөр тийм нойр мутаас болоод ажлын бүтээмж унгаах ер нь бол маш дурггүй. Тэгэхээр би бол ер нь одоо ингээ өдөр унтчихгууд бисээ 7 гэсэрч байгаа хгүй. Тэгвэл ингээ зөрөөд 11 12 гэдээ унтаж чаддгүй штэ хүмүүс. Би болохоор тэгэл унтаад өгдөг. Ер нь нэг юм амар ер нь нойрсог юм шиг байгаамаа. Тэгээ дээрээс нь нөгөө нэг мэдгүй амар ч гэсэн ингээд амар сайн унтдаг би. За би одоо тэгээ нөгөө нэг тэр авсан каргогаа аваад шууд уус тэр газраа ингээд харьцаг задлуулж машинд орж ирээд юмнуудаа үзсэн байхгүй юу. Тэгээ гэртээ ирээд өмсөж үзсэн. Тэгээ ер нь бол надад таалагдсан бүх юм маань. Гэхдээ би жоохон турах хэрэгтэй байгаа ер нь бүгднийг өмсөхийн тулд яад вэ гэхээр одоо ингээд дээгүүрээ юм өмсөхдөө ингээд энэ тэндээс мах цах цухуугаад ингээд нуглараа тавил аим муухай учраас
Тэгээ ажил 100 нэмгэн ноотын өмсгөр тэр ингээд амар их гарна. Тэгээ би одоо ер нь бол маш их турахыг хичээж байгаа. Тэгээд бүр амар ингээд ялхаагаад байсан бодвол хамаагүй гайгүй болж байгаа ч гэсэн. Тийм ер нь тэгээ 100 ч ихсэн алсуураа ер нь гоё амар халууцаад ингээ хоолны туршил ер нь бол буураад тэгээд л өөрөө ч гэсэн жоохон хичээгээд ер нь хавсраад гайгүй байгаа. Тэгээд за авсан юм би ямар ч харуулъя заяа. Эхлээд энэ цэнхэр цамц заяа. Би энэ цэнхэр цамцыг ер нь аягүй хөөрх юм байна гэж бодсон. Гэхдээ энэ одоо би ноосон материалтай гэж бодог байхгүй юу. Тэгээ ийм материалтай болохоор нэг хавар намартал өмсвөл өвөл өмсвөл зүгээр 100 ийм ноосон материалтай цамц өмсвөл жоохон халууцмар санагдсан. Тэгээ энэ хөөрх юм билээ, хөөрх юм бил. Тэгээ энэ цэнхэр ийм за өрнөж гэсэн юм хөөрхөн. Тэгээ надаа одоо авсан хамгийн том шалтгаан нь өнгө амар хөөрхөн. Энэ миний хамгийн дуртай өнгө. Ер нь ийм өнгөнд аягүй дуртай. Бүх өнгөний хувцас зөгтөг гэж би өөрөө боддог байхгүй нөгөө жоохон царигтай болохоор тэгээ тэр тусмаа одоо ийм өнгийн юм өмсгөр бүр амар ингээд царай маань гэрэлтэж харагдаад байдаг болохоор ер нь бол айтайхан гоё өнгөлөг хувцас өмсөх дуртай. Болчихсон өмнө нь болохоор би ерөөсөө дандаа юм хар өнгийн л ерөөсөө хамгийн харуудыг ялт түүж өмсдөг байсан. Гэтэ ер нь бол стил хар хувцсандаа дуртай. Миний одоо хувцсны бараг өмнө нь бол 90% нь хар байсан бол одоо нэг 60-70% нь хар. Тэгээд ямар ч байсан одоо сүүлийн үед бол маш зоригтойгоор бүх өнгийн хувцснуудыг өмсдөг байсан. Тэгээ энэ болохоор юм хөөхөн нэмхэн зүгээр суул ингээд би одоо маш их юг бүг өмсдөг байхгүй юу ер нь бол тэгээ юг бүгнийхаа дээдлэлт ингээд юм суул зүгээр ингээд өмсөд эсвэл майкн дээр ингээд суул өмсчих гэж бодсон юм ганц хоёр цамц захиалсан байхгүй. Тэгээ энэний материал нь бүр өмсөхөд мангар тухтай заяа амар хөөрхөн. Тэгээд ийм өнгийн цамц захиалсан. Ямар ч гэсэн энэ бол надад амар таалагдсан хөөрхөн өнгөн ч гэсэн амар юм хөөрхөн юм хэтэлэг байгаа зү. За тэгээд дараагийнх нь цэнхэр өнгөтэйг нь авчихсан юм аа. Би ер нь ч нэг хувцас таалагдвал тэрнээс ингээ хоёрыг дандаа ер нь авчдаг байхгүй юу. Угаасаа л илэгдээд муудаад тэгээд идэлгээ орохоос хойш ингээд ээлжлээд өмсчүүл. Надад ч яг адилхан хувцас ингээ хоёр байгаа юмнууд зөндөө байдаг. За хар цамц маамц ч гэсэн надад яг адилхан хоёр байдаг. Тэгээ энэ болохоор энэний ерөөсөн материал нь амар гоё. Ялуун биш гэхдээ амар гоё зөөлхөн. Би штэ ер нь би ингээд заяа одоо ер нь ажил дээр ч юм уу гадуур явахаараа дандаа ингээд нүрээ ингээд амар будаад үсээ янзлаа гардаг заа. Тэг би ингээд бичлэгэн дээрээ дандаа будахгүй дандаа өргөөсөө ер нь явдаг юм билээ. Амар санаа. Тэгээ ингээд одоо ингээд бичлэгээр үзэл би ингээд ерөөсөө нүрээ буддаг юм шиг харагддаг штэ. Тэг би бол ер нь дандаа нүрээ буддаг. Ер нь Монгол ирснээс хойш ерөөсөө бүр байнга нүрээ буддаг болсон заяа. Тэгээ ер нь ингээд ажил дээрч тэр гадуурч тэр би бол дандаа будагтай явж идэг ингээд ер нь миний будаггүй царайг ер нь хүмүүс ингээ хараагүй шахуу. Тэгвэл би ингээд бичлэгэн дээр дандаа юм будаггүй, дандаа юм линзчгүй, дандаа юм өрөөс ер нь байждаг. Гэхдээ зүгээр би яг ийм байхад амар тухтай байдаг байхгүй юу? Ус хөссөн үсэг угаас миний байгаа царайлаг юм чинь зүгээр яг гарахтаа нүрээ будаад гарахаар гоё байдаг. Ингээд талныхаа урд бэлтэж агаад гараад тэгээд ингээд шал өөр царайтай болоод гарах ер нь маш гоё байдаг. За ямар ч байсан энэ амар хөөрхөн заяа. Биш дүүртэх цамц нь хамгийн хөөрхөн заяа. Гэхдээ энэ ингээ баг миний гидсний голоор татчихаа. Хөөрхөн цамц заа. За ямар ч байсан ийм заяа. Энэ бүр өмсөж үзүүлэлтгүй за юм ханцон юм хөөрхөн, зах нь юм хөөрхөн. Тэг бүр захаараа ингээд ууж болдог. Тэгснэ юм материал юм хөөрх юм цэнхээр. Тэг ер нь айгүй хөөрхөн. Тэгснэ штэ энэ цамцны доотлын хэмжээр нь ч гэсэн юм заяа. Тэг ингээд өмсөх юм бол амар хөөрхөн цамц заа. Ингээ ханцун таарж байгаа хэрнээ ингээд ер нь л цээжээрээ таарахгүй байгаа. Би ер нь бол ингээд цээжээрийг жоох өргөн гэд хэлж байсан штэ. Тэгээд тэгэхээр ингээд би бараг 10 кг турж иж энэ цамц надад хөөрхөн харагдах байхаа. Одоо байгаагасаа заяа. За тэрний дараагийнх нь болохоор би 3 кейс захиалсан байхгүй юу. Тэг эхнийх нь бол энэ хөөрхөн ер нь өнгөнүүдтэй заяа ингээд зүгээр юм өнгөгүй резинийн кейс. Тэгээ дараагийнх нь болохоор бас юм өнгөгүй резинийн хэрнээ юм урдалтай юм. Одоо нөгөө хөгшөөмс нэг юм хавцтай кейс бариад ирдэ штэ. Тэгээд ингээд
ингээ яриад идэв. Яа, ингээ яриад идэв шүү дээ. Байна уу? Өнтер гэж. Тэгээ би болохоор ийм инээдтэй ийм кейс. Тэгтээ яаж л энэ бүр ноутбук гэсэн мичтэй зэ. Ингээд хүн ингээд дэвтэр бариа явж байгаа юм шиг. Үгүй энэ бол утсаалаа. Бараг гээд байгаа юм шиг. Тэгээ 3 дахь нь болохоор би өөр утсандаа хийцэн. Ийм кофений сургууттай. Хүрх мастэй. Энэ надад хамгийн таалагдж байгаа нь. Эцэст нь болохоор би энийг захиалсан бас. Энэ одоо харж байна уу? Харагдаж байна уу? Одоо энэ цаг маань цэнэггүй л байгаа л та. Гэхдээ ийм цагны оосор ахгүй юу? Хүүрхэн байгаа зүтэй. Энэ харж байна уу? Тэгээд ерөөсөө ингээд энүүгээрээ ингээ хэмжээгээ тааруулчихдаг. Яа буцаад амар халууцж байна. Shit. За цагаа тайлчцаа юу? За юу. Энийг ингээ тайлч. Одоо ингээ харуулах уу? Ингээ харуул яаж? Бууч зүтсэн юм шиг хэрнээ. Энэ бол цаг. Хөөрхөн. За хамгийн сүүлийн хөөрхнүүд маань. За би ер нь бол энэ 100 гэлтэхгүй ер нь бол ийм бантикийн юмд амар ийм сүлүүд айгүй обсессд болоод байгаа. Тэгэнгүүт нь штэ. Надад одоо ингээ бантиктэй кейс байна, цаг байна. Ер нь ингээл юу аавн цүнх байна. Тэгээ ер нь юу аавн бүх юм ингээ бантиктэй болчиход байгаа хгүй юу. Тэгээд одоо надад юм яг юм хар бантиктэй углааш байгаа. Би тэрийг ингээ ер нь жоохон 100-га чирээд ер нь дулаан орсон цагаас хойш чирсээр гад ер нь жоохон муудсан заяа. Тэгээд ихэд ер нь энэ 100-ыг дуустал өмсөх ингээд углааш авъя гэж одоо энэ нь штэ юм өсгөтэй. Гэтэ энэ ингээд нэг юм тэнэг харагддаггүй. Ингээд өмсчихөөр зүгээр л уул юм шиг харагддаг. Тийм дотроо жижиг хөөрхөн өсгөтэй. Тэгээ энэ өмсөн чинь ингээд доторх нь миний хөл ер нь бандар ахгүй юу. Тэг ерөөсөө байхгүй амар гоё өмсгөлтэй байсан. За тэгээ сүүлийнх нь болохоор энэ байна. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн эмгтээлэг сонголт байлаа тийм ээ. Тэгээд энэ одоо ерөөсөө энэ зууны тренд болоод байгаа шүү дээ. Тэг ингээд. Тэгээ энэ болохоор нь шүү дээ. Яг таарж байгаа хэрнээ ер нь бол энэ гутлынх нь завгар нь өөрийнх нь хийцэн угаас юм нарийнхан хөлтэй охтуудад зориулагдсан юм шиг санагдсан. Тэгээд намайг өмсөнгөт бүр ёо бүр бамбайс юм заяа. Гэхдээ яг зүгээр би өмсөн хүчээрч болтох юмсан. Би 2 удаа өмсөө сунгаа хийчихнэ би нэг. Тэгээд өөртөө тааруулаад өмсөж чинь заяа. Гэхдээ угаасаа энэ дэцтэй яг байх. Нэмэр хөөрхөн. Би эндээ зориулж одоо юм ягаан юу баг авмаар байна. Траатай юм би авахын хурц дуусгүй маа. Тэгээд надад бол ерөөсөө захиал самнуудаас маань хамгийн хөөрхөн энэ хоёр байна. Энэ юмнуудаа ингээд авчаад заяа. Бүр энэ юмнуудаа өгөх гэж байгаа юм шиг ингээд өргөхөө мэдгүй имаарт ороод амар их юм авцсан заяа. Бүр ингээд бодол нойлын цаас маас баахан том торт дүүрээ юм ингээд авцсан. Жоох юм ариун цэврийн хэрэглэлүүд ингээд авсаахгүй юу. Тэгээд тэднийгээ бүр дийлэхгүй тал хагсыг машиндаа үлдээсэн. Залхуу өрөхгүй бол өнөөдөр гарч аван залхуу өргөлээ маргааш гарч авна гэж бодож байна. Тэгээ одоо болохоор миний хийх юм байна штэ. Би бүр өдөр март дээр явж байхад юм мэдчихэхгүй юу. Тэгээд угаасаа тэр маань шингэсэн ч гэсэн одоо би ингээ орой угаас нэг сайн юм мэддэггүй болохоор амттай юм чихчихгүй хүн шиг хичээж байгаад ингээд ер нь жоох усмсаа уугаад тэгээд одоо ингэж аваад гүрэж аваад унтна гэж бодож байгаа. Тэгээ одоо болохоор надад хийх юм гэх юм бол хит хитэн кино үзмээр байна, драмагаа үзмээр байна. Тэгээд юмаа угаамаар байна. Өглөөч яг нэг тал юм авгаацаа одоо тал юм авгаана. Тэгээ юмаа угаамаар байна. Кино үзмээр байна. Энэ бичлэгээ эдит хийж оруулмаар байна. Тэгээ кино үзэнгээ зураг бодож дуусгамаар байна. Би одоо зураг хурдан бодоод дуусгачвал жааслуулмаар байгаа байхгүй юу. Тэгээд гэртээ гой үлгмөр байна ч тоо. Тэгээд тэрнээсээ нэмээд гэрээ цэвэрлэмээр байна. Тэгээд номоо уншмаар байна би. Надад хийх юм маш их байна. Гэвч би өөрөө залхуу хүн байна. Гэрээ цэвэрлээд 0 мол амар гоё цэвэрлчихэд маргааш өглөө маргааш ер нь бол жоох өдөөс хойш гадуур гарах гэсэн бодлоо өглөө ирч цэрээд ингээд бас өдөржингөө гадуур явчих юм бол орой ирээд ичдгүү унтаад нөгөөдөр нөгөөс ажилдаа амжин. Одоо наадмаас өмнө жоох эрчимтэй шиг ажиллаа хий гэсэн ер нь төлөвлөгөө байна. Угаасаа нэг 7 хоног хагасл байна шүү дээ, тэ.
Тэгээд наадмаар угаасаа үнэхээр гоё хөдөө гадаа явж ингээд амар гоё байх юм чинь. Тэрнээс өмнө жоохон ажлаа уналзуулаа хайчээ гэж юу н бодож байна. Тэгээд өөрт сонь сайхан юмгүй дээ. Маргааш өглөө ямарч ийсэн хамгийн түрүүнд нөгөө дуугаа солиулна. Өнөөдөр солиулж чадаагүй. Аав ээж хоёр маань маргааш хүрээд ирэх. Тэгээд маргааш очиж аав авч явж юу н солиулна. Би уусаа машин л унж мэдхээсээ машины эм өсгөж мэдвгүй. Дотор нь өсөө дугуун дээр тогтоол тэрний эргэл явдаг л гэж боддог. Тэрнээс өөрөө бол уус мэддэг. Би үүндээ шатаж өглөө амар халуун байна монголчуудаа. Тэгээ ойрын үед нь штэ надад ерөөсөө сонь сайхан юм байхгүй. Юу н ажил маань сасныг бол бас жоохон ачаалттай болцсон. Тэгээд юу н ажил гэр гэдгийг та бүхэн минь намайг мэдэн шүү дээ. Тэгээ би ер нь бол ингээд маш гоё хөөрхөн газруудаар ингээд явсан. Хагасаа бүтсэнд бол илүү их гоё юм үзээд ингээд аягүй их явж байгаа. Гэхдээ би ягаад ч юм ерөөсөө бичлэгээ хийхгүй байгаа. Тэрийг бол би өөрөө мэдэхгүй. Зүгээр ингээд яг тухайн мөчтөө өөрөө ингээд гоё enjoy доо л явж юмар санагдаад. Тэглэж би угсаа ингээд гадуур ингээд high vlog энэ төр гэдээ явж идэг. Ингээд тийм хүн бол биш байгаа хгүй. Би тийм болохыг хүсдэг л дээ. Болно би нэг өдөр. Тэгээд юу ч гэсэн нэг имерхүүл сонь сайхантай байна. Тэгээд дараа бичлэгээрээ уулзцгаая.